бодлоос эхлэе. А-гийн хасах 3 зэртийг хуваах нь А-гийн куб язгуудар гэж. Тэгэхээр бүгдээрээ А-гийн m зэргийн язгуудар k зэрэгтэй л энийг энгийн бутгаар тавихдаа m нь хуваар дараа k нь хүртэр дээр буюу ийм бутархай зэрэг бичүүлнэ. Тэгэхээр манайх куб язгуудар А маань дотроо зэрэггүй юм чинь 1 гэсэн үг. За хувааж авч бүгдээрээ зэргүүдийг хасна. Хасах 3-аас хасах нь 3-1. Тэгэхээр зэрэг нь хасах 3-ны 10 зэрэгт юм байна. 3-аар ижил хөргөд. За хариу нь ингэж байж магадгүй. Эсвэл хасах зэрэгтэй юм чинь 1-ийг хуваах нь А-гийн 3-ны 10 зэрэгт. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 1-ийг хуваах нь 3-ны 10 гэж чинь 3 бүхэд 3-ны 1 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр А-гийн куб зэртийг үржих нь А-гийн 3-ны 1 зэрэгт. Тэгэхээр А-гийн кубыг үржих нь куб язгуудар А гэд ингээд тавьсан байж болно. За энэ тоонуудыг ихээс нь бага руу ирэмблээрэй гэж байна. За эхлээд бүгдээ тус бүрийн жоохон янзлаатгая тий. Тэгэхээр А маань 9-ийн 4 куб. 9-ийн 4 гэдэг маань 3-ны 2-ын квадрат. Тэгээд гадуураа куб зэрэгтэй юм байна. Зэргийг зэрэгчлэхээр энэ маань юу болох юм гэж 3-ны 2-ын 2/3-ийн 6 зэрэгт. За B-г харъя. B маань болохоор 16-г хуваах нь 81-ээс язгуурах нэ. Тэгэхээр 16-аас язгуур 4 гарна. 81-ээс 9 гарчна. За тэгэхээр энэ маань 3-ны 2-ын болохоор квадрат зэрэг юм байна. За манай C тоон маань болохоор юу вэ гэсэн чинь 3-ны 2-ын 4 зэрэгт. За манай энэ 3 тоон маань 3-ла 3-ны 2 буюу 1-ээс бага тоо. 1-ээс бага тоо. 1-ээс бага суурьтай зэргүүдийг бүгдээ ирэмблэхдээ аль их зэрэгтэй нь хамгийн бага нь гэсэн үг. Яг л буурах учраас. Тэгэхээр А нь хамгийн бага нь, дараа нь С нь, хамгийн их нь болохоор Б юм байна. За тэгэхээр ихээс нь бага руу бичээрэй гэсэн чинь хамгийн их нь Б, тэгээд С, тэгээд А нь байна шүү дээ. За энэ байна. За А нь болохоор ямар тооны олонлог вэ гэсэн чинь А бол 0-оос 10 орнд байдаг тооны олонлог. За Б нь болохоор анхны тооны олонлог. Тэгвэл энэ хоёр тооны огтлцолд нэгэн зэрэг байх элемент нь хаана байх вэ? Олон хичнээн элементтэй вэ гинэ. Тэгэхээр А олонлог бол 0-оос 10 ордог тоо. Б олонлог нь болохоор анхны тоо. Тэр хоёуланд нь нэгэн зэрэг байна гэж чинь 0-оос 10-ийн хооронд байдаг анхны тоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 хамгийн бага анхны тоо, тэгээ 3, тэгээ 5, 7, тэгээ 9 маань биш, 10 маань болохоор анхны тоо биш. Тэгэхээр энэ манай А, Б-ийн огтлцол олонлог маань ингээд 4 элемент юм байна. Тэгэхээр А, Б-ийн огтлцлын элементийн тоог бол гэвэл бүгд 4 гэсээр сонгох шүү. За дөрөвдүгээрт нь энэ илэрхийлээ утгыг олноо гэж. Зэргийг зэрэгшүүлэх чинь бүгдээрээ зэргийн хооронд өрчүүлчихнэ. За язгуудар Y гэдэг бол 2-ны 1 зэрэг гэсэн үг. Энд ямар нэг тоо байхгүй бол дандаа 2 байгаа гэсэн үг. За эндээс энэ хэрэг хураанаа. Тэгэхээр Y-ийн 1-ний 2-ыг үржих нь Y-ийн 2-ны 1-ийг үржих нь Y-ийн 2-ны 1. Үржүүлж байгаа юм чинь зэргүүдийг нэмнэ. Тэгэхээр 2-ны 1 дээр 2-ны 1 нэвхээр 1 буюу манай хариу нь Y юм байна. За 5 дахь нь энэ илэрхийллийн утгыг олноо гэж байна. А-гийн куб тодорхойлж 3-ны 6 зэрэгэн дээр. За одоо энийг би тус бүрийн 4-ний 1 зэргийн язгуур гарна гэсэн үг тийм. Тэгэхээр үржүүр тус бүрийн 81-ийн 4-ний 1 зэрэгт үржих нь А-гийн хасах 8-ийн 4-ний 1 зэрэгт. За эндээс энэ хоёр маань хураагдаад А-гийн квадрат 81 маань болохоор 3-ийн 4 зэрэгт. За энэ болохоор зэргийг зэрэгшүүлж амж бүгдээрээ хасах 8-аа 4-ний 1-ээр үржүүлнэ. Тэгэхээр А-гийн квадратыг үржих нь А-гийн 4-ийг 4-ний 1-ээр үржихээр 1, хасах 8-ыг 4 үржихээр хураагдаад А-гийн хасах 2. За энэ хоёр маань үржигдээд буюу ижил суурьтай хэмжсэн зэргүүдийг нэмэхээр 2-оос нь 2 гэхээр 0 зэрэгт, 3-ийн 0 зэрэгтний буюу манай хариу нь 3 бахна. За 6 нь энэ илэрхийллийг хэлбэрчлээ гэж. За үржир юм чинь тус бүрийг нь бүгдээрээ 2-ны 1 зэрэгшүүлэх юм байна. Хоёрдугаар 2-ны 1 гэдэг маань 9А-гийн язгуурхтаар илэрхийлэх гэсэн үг. 9 маань угаасаа тгийсгдэх юм манай бол эерэг тоо байна. За тэгэхээр тус бүрийн бүгдээрээ 2-ны 1 зэрэгшүүлнэ. Буюу 2-ны 1 зэргээр үржүүлнэ. За энэ мөн адилхан үржир юм чинь 64-ийн 6-ны 1 зэрэгт А-гийн кубын 6-ны 1 зэрэгт гэсэн үг. За эндээс бүгдээрээ 64-ийн 2-ны 1, 9-ийн 2-ны 1 чинь 9-өөс язгуурах гэсэн үг тийм.
Тэгээ А-гийн 2-ны 1 64-өөс 6 зэрэгээ зурах гэсэн чинь манай 64 ч өөрөө 2-ын 6 зэрэгтэй. За энд зэргийг зэрэгшүүлж юм чинь бүгдээрээ 3-ыг 6-ны 1-ээр өрчүүлнэ. Тэгэхээр 9-өөс 3 гарлаа. Язгуудар А зэргийг зэрэгшүүлж авчраас энэ хоёр маань хураагдаад 2-ын 1 зэрэгт. За энэ мөн адилхан 6-ны 1-ийг 3-оор ихээр А-гийн 2-ны 1 зэрэгт. Тэгэхээр 2 3-ын 6 язгуудар А-г өрчих нь А-гийн 2-ны 1 гэдэг маань бас язгуудар А. Тэгэхээр язгуудар А-г язгуудар А-гаар тэгэхээр язгуудар А-гийн квадрат манай А маань эерэг тоос учраас 6 А. Гэ хариу 6 авах нэ. За 7 нь энэ илэрхийллийн утгыг болно гэж. Тэгэхээр 0,1008 гэдэг бол 0,2-ын куб зэрэгт. Зэргийг зэрэгтшүүлж байгаа юм чинь бүгд нэгээр хүрчүүлнэ. За 125 маань болохоор 5-ын куб тэгээд гадуураа зэрэгтшүүлэх нэ. За эндээс бүгдээрээ зэргийг зэрэгшүүлж авчраас энэ хоёрыг үржүүлэхээр хураагдаад А-гийн энэ хураагдаад хасхны зэрэгт болчихно. За энэ маань адилхан 3 3-аар устдаад 5-ын квадрат. За 5-ын квадрат маань 25. Харин манай 0,12 гэдэг маань гадуураа хасхны зэрэгт. Тэгэхээр хасхныг гэхээр бүгдээрээ хүртэр хойр хоёр нь байран солигдоод тэгээд нэмэх 1 зэрэгт болчихно. Тэгэхээр эндээс 25-ыг өрчгөн 10-ыг 2 тоо харчин 5. 25-ыг 5-аар үржүүлэхээр 125 бахнэ. За 8 энэ илэрхийллийн утгыг олно гэж. 27-ны 27-г 2-оор ихээр 54, 10-ыг нэмэхээр 64. Тэгээ гадуураа хасах 3-ны 2 зэрэгт. За 2.5 гэдэг маань энгийн баталгаар илэрхийлэл 2-ны 5. За энэ 100-ны 75 буюу үүний хасах 1 зэрэгт. За бүгдээр одоо зэргийн зэрэгшүүлж байгаа юм чинь эхлээд энэ 27 маань 3-ын куб, 64 маань 4-ийн куб. Тэгэхээр эхлээд куб зэрэгт тавьчих. Тэгэхэд гадуураа дахиад зэрэгтшүүлэх юм чинь бүгдээр өрчнөгээ тавьчих. Хуваах нь за хасах зэрэгтэй байна гэдэг чинь бүгдээ энд хүртэр хуваар хоёр нь байран солигдоод тэгээд нэмэх 2 зэрэгт болчихно. Энэ нэрээ хураач бүгд 25 турахаар энд 4, энд 3. Үүний хасах 1 зэрэгт гэсэн үг. За одоо зэргийг зэрэгтшүүлж амж бүгд өрчүүлж. Тэгэхээр 3 3 таастаад хас 2 хуваах нь 5-ны 2-ын квадрат гэхээр 25-ны 4 өрчин хасах нь гэхээр хүртэр хуваар 2 маань солигдоод тэгээд 1 зэрэгт болох нэ. За хас 2 зэрэгт гэхээр чинь 4 хуваар дараа 3 дээрээ тэгээд нэмэх квадрат зэрэгт тэгээ 25-ны 4-ийг 25-ны 4 хувааж амж бүгд ер нь өрчгөн гэ байраа сэлчих те. Өрч болгоод хүртэр хуваар 2-ын байраа солилоо. Энэ маань 3-ны 4 зэрэгт. За тэгэхээр 16-ны 9 болоод өрчих нь 25-ыг хуваах нь 4, энэ маань 4-ыг хуваах нь 3. Тэгэхээр 4 4-дөг устчихна. Энд хураахаар энд 3 болчихно. Тэр 3-ыг 25-аар үржлэхээр хүртэр дээрээ 75, хуваар дороо 16. Тэгэхээр эндээс энэ маань 5 биш 4 бүхэл 16-ны 64 буюу 11. За ингээд 4 бүхэл 16-ны 11 юм байна. За 9 энэ илэрхийллийн утгыг олоорой гэж. За хоёулаа ижлэхэн гэд квадрат зэрэг язгуудар байна тий. Тэгвэл хоёулынгийн ижлэхэн юм чинь нэг язгуудар оруулаад бүгдээрээ өрчүүлж. Тэгсэн чинь энэ том юм байна. Тэгэхээр энэ маань А-гаас сан Б, А дээр нэмэх нь Б юм чинь энийг би А-гийн квадратаас хасах нь язгуудар 3-ын квадрат. Тэгэхээр эндээс 2-ын квадрат маань 4, язгуудар 3-ын квадрат 3. Тэгэхээр 4-өөс 3-аар 1 юм чинь 1-ээс язгуур 1 гарах нэ. За 10 дахь нь энэ илэрхийллийн утгыг олно гэж. За эхлээд бүгдээ хасах үйлдэлээч. Ижил хуваар өглөө 125-аар. Тэгэхээр энэ маань 125-ны 125-аас 60-ыг хасгаар 64. Тэгээ гадуураа 3-ны 2 зэрэг. Өрчин хасах зэрэгтэй юм чинь хүртүүр нь хуваар 2-ын байрыг солилоо нэмэх квадрат зэрэгт. За 25 маань 5-ыг 64 маань 4-ийн куб гэсэн үг. За зэргийг төвшүүлж байгаа юм чинь бүгдээ зэргээр нь үржүүллээ. 25 5-ын квадрат 25. Энээр хураагдаад тэгэхээр эндээс 4-ийг хуваах нь 5-ын квадрат зэрэг өрчих нь 25. 4-ийн квадрат 16, 5-ын квадрат 25. Өрчих нь 25. Хураагаад манай хариу 16 гарах нэ.